Өнөөдөр бид нэг маш сонин, бүр итгэмээргүй амьдралтай дээрэмчний түүхийг мэдэж авна. Та бодоод үзтээ. Банк дээрэмдсэн хүн хэдэн зуун мянган юан дээрэмдээд дараа нь тэр мөнгөөрөө бизнес хийж тэр бумтан болчих бол яах вэ? Өнөөдрийн түүхийн гол дүр бол гаднаасаа бол амжилттай, нэр хүндтэй тэр бумтан бизнесмен. Гэхдээ тэр хүний амжилтын эхлэл нь банк дээрэмдсэн мөнгө байсан юм. Тэр бол домог болсон хятадын дээрэмчин Ши Эркин. Тэр хүн зүгээр нэг гэмт хэрэгтэн биш. Тэр банк дээрэмдэж дараа нь тэр мөнгөө цэвэрлэж өөрийгөө бизнесмен болгож чадсан. Хамгийн оргил үедээ 5 тэрбум юаны хөрөнгөтэй болсон гэдэг. Гэхдээ үүгээр дуусахгүй Ши 4 их нэртэй 12 хүүхэдтэй байсан. Харин хамгийн сонирхолтой нь түүнийг баригдахад хүргэсэн зүйл гэмт хэрэг нь биш, харин хувийн амьдрал нь байсан. Хүмүүс их ярьдаг та. Хэрвээ зарим гэмт хэрэгтнүүд зөв замаар явсан бол том амжилт гарах байсан гэж. Тэгвэл өнөөдрийн энэ хүн үнэхээр тийм оролдлого хийсэн. Тэр дээрэм хийснийхээ дараа өөрийгөө шинэ хүн болгох гэж оролцсон юм. Бүр сайн үлсэд улааран орж буйны ажилд мөнгө цацаж эхэлсэн. Гэхдээ өнгөрсөн амьдралаас хүн тийм амархан зугтаж чаддаггүй. Эхлээд түүний тухай мэдэж авцгаая. Ши Эркин 1962 оны 5 дугаар сарын 20-нд Хинан мужийн Жумадян хотод жирийн тариачны гэр бүлд төрсөн. 5 хүүхэдтэй айлын хоёр дахь нь тиймээс түүнийг Эркин гэж нэрлсэн. Тэр үеийн хөдөөний амьдрал маш ядуу, 5 хүүхэдтэй айлд бол бүрч хэцүү. Заримдаа бүр хоолж олдохгүй үе гарна. Түүний хүүхэд нас ядуу амьдрал үлсэглэн дүүрэн байжээ. Ингээд Ши Эркин дунд сургуульд хүртэл сурч байгаад сургуулаа орхиод гэртээ туслаж хаяа барилгын ажилд очиж жижиг сажиг мөнгө олдог болсон гэдэг. Гэхдээ нас ахих тусам тэр нэг зүйлийг ойлгосон. Хэрвээ эндээ үлдвэл насан туршдаа ийм ядуу амьдрна. Гэхдээ Ши бол бууж өгдөг хүн биш байлаа. Түүнийг 18 нас хүрэхэд 1980-ад оны хэр хятадын бодлого өөрчлөгдөж хүмүүс гадагшаа гарч ажил хийх боломжтой болжээ. Тэрч бас нутаг орноосоо явж амьдралаа өөрчлөх боломж хайж эхэлсэн. Халаасандаа хэдхэн 10 юантай нутаг орноо орхиж Жинжоу хот руу явсан байна. Тэр үед хинч мэдээгүй энэ ядуу хөдөөний залуу ирээдүйд дээрэмчин тэр бумтан бас хамгийн этгээд амьдралтай хүн болно гэдгийг. Хожим нь тэр барилгын баригаа дахалдаг ажил хийх болжээ. Ажил хийж баг багаар босч байлаа. Гэтэл нэг өдөр амьдрал нь гэнэт нурсан. Түүнд 70 мянган юаны өрөө авч чадахгүй байдал үүссэн юм. Түүний ахлан барьж байсан барилгын ажил нь дууссан. Гэтэл захиалагч нь мөнгөө өгөөгүй. Жилийн эцэс болж байхад тэр мөнгөө нэхэхээр очтол шууд хамгаалагчд нь гарч түүнийг хөөсөн гэдэг. Тэр ч байтугай зайл гэж доромжилсан. Тэр мөчөд Ши Эркин дотроо шатаж байсан ч ямар ч арга байгаагүй. Учир нь мөнгөө авч чадахгүй бол доороо ажилуулдаг хүмүүсийнхээ цалин өгч чадахгүй. Тэр үе шинэ жилийн баяр ойрцсон үе байсан учраас Ши өөрийнхөө бүх мөнгийг гаргаад ажилчдаа багч гэсэн цалин өгч эхлээд шинэ жилээ өнгөрөө гэж хэлсэн. Ажилчдаас нь хинч түүнийг буруутгаагүй. Харин ч бүгд итгэж байсан. Гэхдээ энэ итгэл түүнийг улам дарж байв. Тэр мөнгөө нэхэж эхэлсэн, нэг удаа, хоёр удаа, олон удаа очсон. Гэхдээ захиалагч тал хариун дандаа дараа өгнө гэсэн худал амлалт өгсөөр байсан юм. Эцэст нь тэр бүрч их туйлдсан. Тэр жилийн цагаан сар түүний амьдралын хамгийн хэцүү баяр болсон байна. Гаднаас өр нэхэгчэд ирж хаалгыг нь манаж харааж зүхэн. Дотор нь амьдрал нь нуран унаж байгаа Ши. Бүр өөрийнхөө охиныхоо 500 юаны сургалтын төлбөрийг ч төлж чадахгүй болсон гэдэг. Эцэст нь хамаатнаасаа мөнгө гуйхаар очтол чи олон жил ажилласан хүн байж 500 юанч гаргаж чадахгүй гэж үгэж хэлсэн. Энэ үг түүнийг дотроос нь барьж идсэн. Ши Эркин угаасаа нэр төрдөө их эмзэг хүн байж. Тэр би үнэхээр юм лузер хүн юм болов уу гэж бодсон. Гэхдээ удалгүй өөр бодол орж ирсэн. Хэрвээ би одоо тисэд өнгөрвөл дараа нь бүгд намайг сул дорой гэж харна. Бүгд намайг дээрлэхнэ гэж. Тэр энэ ертөнцид хүчтэй л амьдардаг болохыг ойлгож эхэлсэн юм. Нэг удаа түүнийг найзуудтайгаа архи ууж суухад нэг нь буу олж болно шүү гэж хэлсэн байгаа. Тэр үгийг сонсоод Ши Эркин анх удаа өөр замыг бодож эхэлсэн. Буу байвал би өөрийгөө хамгаалж чадна. Хэрвээ мөнгө өгөхгүй бол айлгана гэж. Ингээд тэр Сьючан хот руу явж нэгэн зочид буудал буу зардаг хүнтэй уулзсан.
Гэхдээ бүх зүйл гинэд өөрчлөгдсөн юм. Чи гэмт хэрэг хийх гэж байна. Би чамайг яг одоо цагдаад өгнө гэж айлгажээ. Ширкийн сандарч би буу авахгүй гэж гуйтал нөгөө хүн нь бүр давраад тэгвэл 200 мянган юан өг. Эсвэл би чамайг баривчлуулах болно гэж хэлжээ. Энэ бол зүгээр л лөөвөр байсан. Гэхдээ тэр үед Ширкийн сонголт байгаагүй. Тэр гэртээ буцаж очиод эхнэрийнхээ алтан гинжиг хүртэл зарж байгаа бүхнээ шавхаад 200 мянган юан цуглуулж өгсөн. Гэхдээ яг энэ 200 мянган юан түүнийг бүр мөсөн өөрчилсөн. Тэр шүн тэр унтаж чадаагүй байн бодож эцэст нь нэг шийдвэр төрсөн. Амьдрал аль хэдийн дууссан юм байна. Тэгвэл нэг мөсөн эрсдэл хийе гэж. Тэр шийдвэр нь юу байсан гэж? Банк дээрэмдэх. Амжилттай болвол дахин босно. Бүтлгүйтвэл яах вэ? Аль хэдийн алдах юмгүй болсон гэж бодогдсон юм. Буу гарт орсон цагаас эхлээд шууд хөдөлсөн. Тэр зүгээр суусангүй өдөр шөнөгүй банк хадгаламжийн газруудыг судалж эхэлсэн. Хаана сул хамгаалт байна, хаана боломж байна бүгдийг ажигладаг. Яагад гэвэл олон хадгаламжийн газар бараг хамгаалалт байгаагүй. Заримд нь ганцхан хамгаалагч, тэр нь ч буугүй. Тэр үеийн мөнгө зөөдөг машинууд ч өнөөгийнх шиг хамгаалалттай байгаагүй. Зүгээр л микро автобус маягийн машин ашигладаг байсан. Тэр эхний удаад банк руу дайрах хэрэггүй гэж боджээ. Дотор нь хідэн хүн байгаа, хідэн камер байгаа, хідэн төгрөг байгаа нь бүгд тодорхойгүй. Харин мөнгө зөөдөг машин бол илүү амар. Амжилттай болвол мөнгөтэй, амжилтгүй бол зугтахад амар. Ингээд тэр өөрийн хамгийн ихтэй хүмүүсийг дуудаж багаа бүрдүүлсэн. Түүний үеэл Чин Вэй, ажлынх нь хуучин жолооч Ли Дэсин, ажлын хамтрагч Сүн Гинжүү, бас төрсөндөө Ши Шинчүү нар багтжээ. Тэд бол түүний хамгийн ойрын хүмүүс. Түүнийг санаагаа хэлэхэд хинч татгалзаагүй. Ягаад гэвэл тэд Шид итгэдэг байсан. Ах хэлж байгаа бол төлөвлөгөө бэлэн гэсэн үг гэж тэд бодсон юм. 1998 оны 9-р сарын 12-нд оройн 20 цаг. Тэд хар хувцас өмсөж хар маск зүгээд гартаа буу бариад хөдөлсөн. Тэдний зорилго замын уулзурт байрлах банк. Удалгүй мөнгө тээвэрлэх машин ирсэн. Банкнаас тэр өдрийн орлогыг гаргаж машин руу шилжүүлэх мөч. Ширкийн одоо гэж хашгирчээ. Тэд дайрсан. Гэхдээ бодит байдал өөр байв. Мөнгө тээвэрлэгчид маш хурдан хариу үйлдэл үзүүлж мөнгөө тэврээд машинд орж хаалгаа түгжчихсэн. Тэд аль хэдийн оройтсон байлаа. Гэхдээ тэд буудсан. Хаалга руу нь бас цонх руу. Гэхдээ ямар ч нөлөө байгаагүй. Жолооч нь тэр дороо хаазаа гიშгээд зугтчихсан. Ингээд тэнд Ширкийн болон түүний хүмүүс зүгээр л зогсоод үлджээ. Юу ч хийж чадалгүй. Бүтлгүйтсэн болохоор зугтацгаая гэж хэлээд л тэд тарцгаасан. Буцаж гэртээ ирээд Ширкийн шалан дээр дэвсэлж их л бухимдангуй байсан гэдэг. Гэхдээ удалгүй тэр алдаагаа ойлгосон. Хит олон хүн байсан. Олон хүн удирдахад хэцүү. Удаан бас эрсдэлтэй. Тэр дараагийн удаа би ганцаараа хийнэ гэж шийдсэн юм. 1998 оны 11-р сарын 21. Энэ удаа Ши ганцаараа тэр Жумадян хот руу явж жижиг хадгаламжийн газрыг онилсон. Газар нь жижиг, хүнцөн, орчин нь намгүм, төгс бай. Оройн 7 цаг өнгөрч байхад дотор нь ганцхан ажилтан, гадаа нэг хамгаалагч. Ширкийн хаалгаар орж ирээд шууд бууга гаргаад бүх хөдөл бүх мөнгөө гаргаа гэж хэлсэн. Ажилтан айсандаа хөдөлж чадаагүй. Хамгаалагч босох гэтэл буу шууд чиглүүлсэн. Суу хөдөлбөл буудна гэж хэлэхэд хамгаалагч чимээгүй суужээ. Тэр цүнхээ шидээд бүгдийг нь ийшээ хий гэж захирангуй хэлсэн. Гарын салгалсан бүсгүй сэфэ онгойлгоод мөнгийг нэгээр нь хийж эхэлсэн. Ши цүнхийг гартаа авч хэр хүнд байгааг жинлэж үзсэн. Ингээд мэдэрмэгц Ши сэтгэл дотроо боллоо гэж ойлгосон гэдэг. Хангалттай хит шунах хэрэггүй. Гэхдээ явахынхаа өмнө тэр хоёрт хандан хүйтнэр та хоёр хинэн ч цагдаа дуудахгүй шүү. Би ойролцоо ажиглаж байгаа. Хагас цагийн дараа хөдөлж болно. Хэрвээ цагдаа дуудвал би буцаж ирээд та нарыг алан шүү гэж хэлчихэд эргэлзээгүйгээр эргэж хараад шууд зугцсан. Тэр буцахтаа төв замаар яваагүй. Жижиг гудамж мухар замуудаар эргэж бултаж гүйсээр урьдчилж бэлдсэн хог худалдан авдаг газрын дэргэд очижээ. Тэндээ тэр солих хувцаа урьдчлаад нуусан байсан учраас хувцаа гаргаж өмсөд хэний ч анхаарал татахгүй энгийн хүн шиг болж
нийтийн автобусанд сууж хотоос гарч чадсан. Авсан бол 130 мянга гаруй юан. Жин ихтэй санагцсан ч ихэнх нь 5-10 юаны жижиг дэвсгэртүүд байлаа. Тэр нэг талаас баяртай, нөгөө талаас санаа зовж байв. Яагаад гэвэл энэ мөнгө 1990-ад оны сүүл үед их мэт боловч түүний өмнөх үрийг дарсны дараа бараг юу ч үлдэхгүй. Одоо тэгэд яах юм бол? Хариулт нь энгийн дахиад дээрэм. Гэхдээ энэ удаа жижиг биш, том хөдөлгөөр шийдсэн. Нэг удаагийн их хэмжээний мөнгө өөрийг нь бүр мөсөн босгох тийм их хэмжээний мөнгийг олё гэж бодсон. Энэ удаа тэр яраагүй. Тэр банк дээрэмдэхэд хамгийн чухал нь бэлтгэл гэдгийг ойлгосон. Хэрвээ бэлтгэл сайн байвал хийх үедээ бараг амархан. Ингээд хагас жилийн турш судалгаа хийсэн эцэст нь нэг газрыг сонгожээ. Жинжоу хотын хамтын банкны салбар. Ханхай зүүн гудамж 530 тоод эмийн бөөний зах дотор байрладаг. Энэ газар алтан боломж гэж үзсэн. Яагаад гэхээр захын бүх худалдаачид өдрийн орлогоо яг энэ банкнд тушаадаг байж. Өөрөөр хэлбэл нэг удаа амжилттай дээрэмдвэл бүх захын мөнгийг нэг дор авах боломжтой. Гэхдээ хамгаалалт сул. Ганцхан хамгаалагчтай дээр нь зах 18 цагт хаагддаг. Харин банк 19 цаг хүртэл ажиллана. Тэр нэг цагийн зайд хүн бараг тэрүүгээр явахгүй. Ши Иркэн дахин хүмүүс цуглуулсан. Эхлээд өөрийнхөө дүү Ши Шинчун, дараа нь Ю Чуан Шоу, Чен Ди Чен, Ли Фули нарыг дуудсан. Зарим нь дотроо айж байсан. Аха, банк дээрэмдэгч нь толгоогоор дэнжин тавьж байгаа асуудал шүү дээ гэж хэлсэн. Гэхдээ Ши Иркэн итгэлтэйгээр би бүгдийг төлөвлөсөн. Би өмнө нь хийж байсан. Айх зүйл ердөөсөө байхгүй гэж хэлсэн. Хэрвээ хэрэг гарвал бид Юнан руу цаашлаад гадаад руу гарчихна гэж тайвшруулсан. Надад холбоо байгаа. Амжилттай болвол энэ насандаа мөнгөний асуудалгүй болно гэж ятгсан юм. Эцэст нь бүгд зөвшөөрсөн. Тэд ойролцоо байшин түрээслэж өдөр шөнөгүй ажиглалт хийж зугтах, хувцас, унаа бүх зүйлээ бэлэн болгосон юм. 1999 оны 12 дугаар сарын 5 Ням гараг оройн 19 цаг. Гадаа харанхуй банк хаах гэж байгаа хамгийн сул мөч. Тэр үед тэд дайрсан юм. Эхлээд дүүн орж ирээд дээрэм хинч хөдлөхгүй гэж хэлсэн. Гэтэл хамгаалагч шууд түүн лүү дайраад иржээ. Тэр шуудхан түүнийг буудчихсан. Нэг сум шулуун гуйруу нь хамгаалагч газар унаж дотор өөмэн самун. Нэг ажилтан зугтах гэж оролдоход дахин буудсан. Аз болоход онсонгүй. Гэхдээ тэр хүн шууд газар суугаад толгоогоо тэврэн өргөжлүүлэн хөдөлж чадхаа болсон. Ши Иркэн болон бусдын цүнхнээсээ том алхах гаргаж лангууны шил рүү зохиож эхэлсэн байна. 1, 2, 3 удаа зогсон. Гэхдээ шил бараг хагараагүй. Ши Иркэн хэсэг зогсоод гайхсан өнгөөр "Хөөе, эн чинь нилээн хатуу юм байна шүү" гэж хэлсэн. Гэхдээ Ши шүдээ зуугаад "Чиний ямар хатуу болохыг чинь харъя л да" гэж амандаа буутнаад гараа бүх хүчээрээ далайж дахин зохиж эхэлсэн. Удаан тасралтгүй зогсны эцэст шил эцэст нь жижигхэн цуурчээ. Тэр жижиг нүхийг улам томруулж тэд нэг нэгээрээ лангуу дотор шурган оржээ. Та төсөөлдөө шүн хоосон шахуу банкнд дотор нь нэг хэсэг хүмүүс барилгын том алах бариад сум нэвтрэхгүй шил рүү тасралтгүй нүдэж байна гэж. Тэр чимээ бүх байшинг дөргиохоор. Дотогш ормогцоо тэд галзуурчихсан юм шиг мөнгө жихэж эхэлсэн. 100-ийн дэвсгэр 50, 10, 1, 2 юаны дэвсгэртгээд мөнгө л байвал бүгдийг нь цүнх рүүгээ хийсэн. Тэд олон цүнхийг дүргэж чадсан. Эцэст нь ажиллагаа дууссан. Тэд хоёр хуваагдаж зарим нь таксигаар, зарим нь түрээсийн байрлуугаа явсан. Ши Иркэн Чин Ди Чентэй хамт буцаж ирэхэд урд нь мөнгөөр дүүрсэн өрөө хүлээж байв. Шал дүүрэн мөнгө. Тэд өөрсдөө ч ийм их мөнгө авна гэж төсөөлөөгүй. Гэхдээ Ши нэг зүйлийг мэдээгүй. Шил зохиж байхдаа тэр гараа цохиулж цус гарсан байна. Тэр цус алхан дээр багхан наалцсан, маш бага, бараг анзаарагдахгүй хэмжээний. Тэд ч алхнуудаа замын хажуугийн өвсөнд хаяад явчихсан. Гэхдээ яг тэр өчүүхэн цус хожим түүнийг баригдах шалтгаан болсон юм. 2 сая гаруй юанаас Ши Иркэн өөртөө 1.2 саяыг үлдээж 3 өөр хотод банкнд хадгалуулсан. Тэр үед бүр үнэмлэгч хэрэггүй байсан гэдэг. Үлдсэн 880 мянгаыг 4 хүнд хувааж тус бүр
220 мянгаыг өгсөн байгаа. Дараа нь тэд Юньан руу явж нуугдсан. Төлөвлөгөө нь энгийн хэрвээ баригдах шинж гарвал гадаад руу зүхтэн, хэрвээ чимээгүй байвал буцаад ирнэ. Тэд өдөр бүр гэрлүүгээ залгаж юу болж байгааг тандаж байсан. Гэхдээ юу ч болоогүй, цагдаач ирээгүй. Ингээд тэд буцаж хотод ирж мөнгөө аваад амьдралаа эхлүүлэхээр шийдсэн байдаг. Ши Иркийн бусаддаа хэрвээ хэн нэгэн асуувал энэ мөнгөө Юнанд бизнес хийгээд олоод ирсэн гэх хэрэгтэй гэж анхааруулсан. Хэрвээ хэн нэгэн нь баригдвал бусдыгаа хэлж болохгүй, үлдсэн ар гэр бүлийг нь би харна гэж хэлсэн. Одоо тэр мөнгөтэй хүн болсон. Тиймээс Ши мөрөөдлөө эхлүүлжээ. 40 мянган юанаар газар авч өөрөө 6 давхар барилга барьсан. 3,000 м квадрат талбайтайг. Гэхдээ аз дахиад л түүнээс нүрээ буруулсан юм. Тэр үед үл хөдлөх зах зээл сул байсан, тиймээс ашиг бага олсон юм. Заримдаа бүр алдагдaltaй ч байсан гэдэг. Тэгээд Ши загасны аж ахуй эхлүүлсэн 100 га талбай. Гэхдээ 100-ны их хэмжээний бороонд бүх загас урсаад алга болчихсон. Дахиад л бүх мөнгөө алдсан. Яг энэ үед Ю Чуаншоу дахиад гарч ирсэн. Ахаа, дахиад нэг удаа хий. Тэр өөрийн 200 мянга айл хэдийнэ өрчихсөн байна. Амтаршсан Ши Иркийн хэсэг бодоод за яах вэ, дахиад нэг удаа хийе гэж хэлсэн. Гэхдээ энэ удаа банк биш. Банк дээрэмдэхэд эрсдэлтэй, харин банкнаас мөнгө авч гарч байгаа хүнийг дээрэмдвэл тэд мөнгөө гаргаад л явж байгаа. Бид шуудав нь эрсдэл бага гэж тооцоолсон. 2004 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тэд гурвуулаа банкны гадаа нуугдаж байжээ. Удалгүй нэг баян харагдах хүн цүнх бариад гарч ирсэн. Тэд дагаж гудамжинд орохтон зогсоож буу тулгаад цүнхээ өгөө гэж хэлэхэд тэр хүн найсандаа шууд өгчихсөн. Цүнхийг нээтэл харин 50,000 хүрэхгүй юан байсан. Өмнөхтэй харьцуулахад инээдтэй мөнгө Ши Иркэнд бараг юу ч биш санагдсан. Ийм мөнгөөр юу хийх юм бэ гэж бодоод дахиад 10 хоногийн дараа тэд дахин гарсан юм. Энэ удаа шинэ хот шинэ бай. Банкнаас гарч ирсэн хүн асар том дүүрэн цүнхтэй явж байж тэр мөчөд тэдний нүд улаанаараа иргсэн. Энэ дотор хэдэн зуун мянган юан байгаа байхаа гэж бодсон. Магадгүй сая. Тэд бие рүүгээ харсан, тэгээд хөдөлжээ. Ингээд тэд шууд очоод цүнхээ энд орхи гэж зааварлсан. Тэр хүн нь тэр дороо гайхаж юу болоод байгааг ч ойлгоогүй. Таг гацаж орхисон. Ши Иркийн болон түүний нөхдүүд цүнхийг аваад эргэж гүйж эхэлсэн. Гэтэл Ши яагаад нэг л сонир санагдаад байгаа юм болоо. Цүнх хэтэрхий хүнд байсан гэж хэлсэн. Энд үнэхээр хідэн төгрөг байгаа юм болоо гэж бодоод хэсэг гүйснийхээ дараа цүнхээ нээж үджээ. Гэтэл юу гэж санана? Тэр цүнх нь мөнгө биш, харин хэвс байсан. Улаан хэвс, цэнхэр хэвс, бүр бохир хэвсч байжээ. Нэг ч хэрхэгч юан байгаагүй. Ингээд Ши зүгээрэл хоосон мөнгөгүй цүнх байжээ гэд бодож байх үед ард нь хідэн хүн гүйж ирсэн. Ю Чуаншоу дараа нь баригдаж цагдаа дуудагдсан. Ши Иркийн болон Ли Фүлигийн хувьд Ши Иркийн гайгүй байсан, харин Ли Фүли гэртээ буцаж очоод айж эхэлсэн гэдэг. Хэрвээ Ю Чуаншоу намайг хэлчихвэл би хэдэн жилээр шоронд орохыг мэдэхгүй шүү дээ гэж бодож, тиймээс өөрөө очиж хэлсэн нь дээр байхаа гэж бодоод маргааш нь явж өөрөө өөрийгөө барьж өгсөн. Ли Фүли өөрөө бүх зүйлийг ярьсан гэдэг. Энд хэрэг бол бид хоёрыг. Гэхдээ үнэндээ Ли Фүли тухайн үед шууд дайрч чадаагүй айж байсан. Тиймээс хохирогч хоёр л дээрэмчин гэж бодсон байна. Ли Фүлийн Ши Иркийн нүрийг хамгаалсан хэрэг болсон юм. Ингээд цагдаа дээр Ли Фүли болон Ю Чуаншоу нар хэрэгээ хүлээж үлдсэн. Эцэст нь Ю Чуаншоу 5 жилийн ял, Ли Фүли 3 жилийн ялыг авчээ. Гэхдээ тэдний гарахтан нь Ши Иркийн айл хэдийн том бизнес эрхлэгч болсон байлаа. Ли Фүли болон Ю Чуаншоуч компанид дэд удирдлагууд болж хувирч байр машинаар нь хүртэл Ши Иркийн хангаж өгсөн. Шигийн амжилт яаж ирсэн бэ гэхээр бизнес нь үл хөдлөх хөрөнгөтэйд холбоотой. Урд нь барилга барьж байсан, дахин үн өсөж эхэлмэгц хэдэн жижиг худалдааны талбайгаа зарж банкнаас зээл авч 20-30 дугаар газар аван 6 орон сууцны байр зэрэг барьсан байна. 2006 оны 6 дугаар сард Ши Иркийн Jiandi барилгын компанийг бүртгүүлж
албан ёсоор том эзэн нь болж суусан. Энэ үеэс түүний орлого улам өсч хэсэг хугацаанд тэр барилга, зах зээлийн урсгалаас хурдан мөнхийг олж чадсан юм. Газар худалдан авч орчин суугчийн орон сууц барьж бүгдийг нь хурдан борлуулсан. Ши Иркийн өөрөө ингэж ярьсан, нэг жилд 20-30 сая юан олно. Жижиг орон сууцны төслөөс нэг 2 сарда сая юан олно гэж ярьсан юм. Энэ үеэс л мөнгө түүнд утгагүй болж зүгээр л тоо болж хувирсан гэдэг. Хэдэн жилийн дотор Ши Иркийн олон компани байгуулсан. Жианбан худалдаа, зочид буудлын удирдлага, мөнгөн хөрөнгийн удирдлага, Дожи худалдаа гэх мэт нийт 7 компани эзэн болжээ. Өмнө нь хэдэн жилийн дотор хөрөнгө нь 1 тэрбум давсан. Тэр хотын төвд бэлэн хувийн орон сууц барьж зарим хөршин гомдол гаргасанд Ши гомдолтой бол байрнаасаа гарч болно. Би үнийг нь тухайн үеийнхээр буцааж өгнө гэж хэлсэн байдаг. Гэхдээ хүмүүс үнэхээр гараагүй. Үн өссөн учраас бүгд маргаагүй өнгөрсөн байна. Мөн Ши мөнгө олсныхоо дараа олон төрлийн сайн үйлсийг ч мөн хийсэн. Хамгийн сонирхолтой нь тэр ажилчдаа маш их анхаардаг байж. Цалингаа цагтаа олгодог, гинтийн санхүүгийн дутагдал гарвал өөрөө мөнгө гаргаад төлдөг байсан. Жишээ нь 400 мянган юан. Бонус, баярын мөнгө, хүүхдэд нь сургалтын тэтгэмж өгөх гэх мэт. Тэр хизээж ажилчдаасаа мөнгө харамлаж байгаагүй. Жишээ нь нэг ажилт нь осолд өртөж хөлөө хугалсан ч Ши Иркийн амралт сувлал цалин хിവэр нүгч ажлын байрыг нь мөнгө хадгалсан. Ингээд л Ши томоохон баян нэр хүндтэй бизнес эрхлэгч болж ажилчдаа сайн халамжилж нийгэмд сайн үйлс хийдэг болсон. Тэр ер нь их нэрлэхүү нүур бардам хүн байсан гэдэг. Гадуур хоол уулзалт болвол ихэнхдээ дандаа өөрөө мөнгийг нь төлдөг. Түүнээс гадна амьдралынхаа сүүлийн үед сайн үйлс хандивт маш их дуртай болсон. Яагаад гэдгийг нь хэн ч сайн мэддэггүй. Гэхдээ магадгүй өмнө нь хийсэн зүйл нь өөрт нь буруу, ичгэвтер санагддаг байсан байх. Тийм болохоор нэг ёсондоо нүглийн амжилтлага гэж олон сайн зүйл хийсэн гэж хэлж болно. Гэхдээ бид нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Сайн хийснийг нь магтана, муу хийснийг нь шүүмжлэх ёстой. Түүний төрсөн нутагт зам маш муу байжээ. Ялангуяа бороо орохоор энд тэндгүү нүх ус тогтсон шавар үүсдэг. 2008 онд Ши Иркийн шийдвэрийг гаргаж тосгоны 3 гол замыг бүгдийг нь асфальт болгож өөрийн мөнгөөр засуулсан гэдэг. Зөвхөн үүгээр зогсохгүй, тосгонд ямар ч асуудал гарсан хүн амаа нээж л байвал тэр заавал тусалдаг байж. Жишээ нь хуучин таазан эвдэрлээ гэвэл засах мөнгийг нь өгнө, худгийн ноцоос эвдэрлээ гэвэл мөн л засуулна, хүүхдийн сургалтын төлбөргүй боллоо гэвэл мөнгө гаргаж өгнө, их сургуулийн төлбөрч дааж өгнө, настай хүн өвдвөл эмнэлэг твтүүлж зардлыг нь төлдөг байж. Ингэж явсаар сүулт нь баригдсан ч гэсэн төрсөн нутагтаа нэр хүнд нь хിവэр үлдсэн. Тэр амьдралдаа нийгэмд маш их хэмжээний хандив өгсөн гэдэг. Жишээ нь Винчуаны газар хөдлөлтийн үеэр хандив өргөж байж. Тодорхой дүн нь бол янз бүр байдаг. Зарим нь хэдэн зуун мянга, зарим нь бүр хэдэн сая гэж ярьдаг. Мөн өөрийн ажилчдыг аврах ажиллагаанд хүртэл явуулсан гэдэг. Энэ нь бүр сонинд гарч байсан гэх яриа байдаг. Дараа нь сургууль барихад ч мөнгө хандивлаж найдварын сургууль байгуулсан. Гэхдээ хэрэгэн илэрсний дараа тэр сургуулиуд дээр байсан түүний нэрийг бүгдийг нь авч хийсэн. Хүмүүсийн тухай дахиж дуртахаа болсон гэдэг. Одоо хамгийн сонирхолтой хэсэг рүү орцгоё. Тэгвэл тэр яаж баригдсан бэ? Энэ нь түүний хувийн амьдралтай нь холбоотой. Та бараг итгэхгүй байж магадгүй. Гэхдээ тэр 4 эхнэр 12 хүүхэдтэй байсан. Энэ бүгд үнэн. Гэхдээ тэд хамт амьдардаггүй. Тэр өөрөө үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг болохоор орон сууц нь хангалттай. Анхны эхнэрээс бусад 2, 3, 4-р эхнэрүүд нь түүнээс бараг 10-аас дээш насаар дүү. Хамгийн бага нь бүр 22 насаар дүү гэдэг. Эдгээр эхнэр бүр нь тусдаа гэр, жолооч, тусдаа асрагчтай. Сар бүр яг л ажилчид шиг тогтмол мөнгө, цалин авч байсан. Гэхдээ эцэст нь яг энэ хувийн амьдрал нь түүнийг унгааж орхисон. Яагаад гэхээр тэр нэг хүүхдээ өөртөө нь огт адилгүй гэдгийг анзаарсан. Тэгээд сэжиглээд намайг байхгүй үед чи өөр хүнтэй байсан юм биш үз? Энэ хүүхэд минийх биш юм биш үздэй гэж асуусан. Ингээд эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр шийджээ. Гэтэл тэр хүүхэд өөрийнх нь мөн эсэх нь чухал биш болсон юм.
Яагаад гэхээр цагдаа нар түүнийг илрүүлчихсэн. Өмнө нь бид ярьсан да банк дээрэмдэх үедээ алхах дээр багахан цус үлдээсэн гэж. Тэр үед ДНХ технологи сул байсан учраас бүрэн мэдээлэл гаргаж авч чадаагүй. Гэхдээ олон жилийн дараа технологи хөгжиж цагдаа нар тэр ДНХ-г амжилттай ялгаж авсан. Харин ши эрхийн шинжилгээ өгөхөд түүний ДНХ мэдээлэл системд орж шууд таарсан. Ингээд сэрэмжлүүлэг гарч эмнэлэг цагдаад мэдэгдсэн. 2015 оны 10 дугаар сарын 21-нд одоогоос 10 гаруй жилийн өмнө тэр барилгын талбай дээр шин төслийнхөө төлөвлөгөөг яриад зогсож байлаа. Гэхдээ хэдэн хүн ирээд түүнийг шууд барьж авсан. Ажилчид нь гайхаад юу болоод байна гэж асуухад тэд үнэмлэхээ гаргаж цагдаа гэдгээ харуулжээ. Ши эрхийн тэр дороо ойлгосон бүх зүйл дууссан гэдгийг. Тэр үед тэр эсэргүүцээгүй, магадгүй энэ өдрийг олон жил хүлээсэн байж ч болох юм. Харин шүүхийн шийдвэрийн тухайд одоо хүртэл тодорхой мэдээлэл бараг хятадын сайтууд дээр байдаггүй юм бэлээ. Зарим их сурвалж цаазаар авах ял бүх насаар нь хорих эсвэл цаазын ялыг хойшлуулсан гэж янз бүрээр бичсэн байдаг. Гэхдээ олон мэдээллүүдийг харахад шууд цаазлах магадлал бага гэж үздэг. Яагаад гэхээр гин бурууга хүлээсэн, мөнгөө буцааж төлөхөд бэлэн байсан. Нийгэм тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан. Түүний өмгөөлөгч ч ингэж тайлбарласан байдаг. Мөн нэг маргаантай асуудал бол түүний хөрөнгийг нь яах юм бэ? Эхний мөнгө нь дээрмэс олцсон. Тэгэхээр дараа нь хийсэн бизнесийн орлого бас бохир мөнгө гэж үзэх үү? Гэхдээ нөгөө талаас компанид өөр хувьцаа эзэмшигчд байсан, бусад хүмүүсийн мөнгө оролцсон. Тэгэхээр бүгдийг нь хурааж авах буруу байж болно. Энэ асуудал өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байгаа. Ингээд ши эркиний түүх энд хүрээд өндөрлөж байна. Үнэн дээр ши эркийн бол бизнесийн салбарын чадварлаг хүн, түүний хувьд зарим талаараа сайн хүн гэж хэлж болно. Хэрвээ тэр үедээ хүнд гэмт хэрэг хийгээгүй байсан бол тэр өнөөдрийн амжилтандаа хүрэх нь мэдээж боломжтой байсан. Гэхдээ тэр үед шантарсан үедээ буруу сонголт нь амьдралд нь толб болж кармага үүрсэн гэж бодож байна. Амьдралд нэг удаа хийсэн буруу алхам амьдралыг нь хизээ нэг өдөр эргүүлэх боломжтой. Тиймээс ч дүт зам хайж эрсдэлтэй алхам хийх биш, бусад арга зам, өөр бодлого, өөр аргачлалыг туршвал магадгүй тэр зам таныг амжилт, илүү жаргалтай амьдрал руу хөтлөж болох юм. Таны бодлоор ши эркийн ямар хүн байсан гэж бодож байна? Энд хэргийн тухай өөрт төрсэн сэтгэлдээ хуваалцаарай. Мөн энэ хүртэл дууслан сонссон бол зүрх дарж мэдэгдээрэй. Мөн миний хуучин Deadly Mood гэдэг хаяг маань хэвийн болсон учраас би эх 4-р сараас тэрхүү суугтаа өөр шинэ бичлэгүүд давхар хийгээд явах болохоор одоо байгаа энэ хаяг шиг нэрээр подкаст гэдэг үгийг нь хасаад хайгаад дагвал миний бэлтгэх өөр бичлэгүүдийг үзэх боломжтой болно шүү.